Цагаан сумаас манай сэтгүүлч Насан буян мэдээж байна. Энэ суманд өрнөж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажилтай Улсын хурлын гишүүн Ганбат танилцлаа. Мөн говьалтай Завхан аймгийн 300 гаруй төлөөлөгч Буу Цагаан суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын явцыг сонирхжээ. Буу Цагаан сум нь 3500 оршин суугчтай, за аймгийн хэмжээнд 4 сумын тулгуур бүс гэж тооцогддог учраас энэхүү томоохон бүтээн байгуулалтын эхлэлийг тавих сумаар сонгогдсон байна. За түүнчлэн баруун аймагуд руу явах гол зам дайран өргөдөг тул үлгэр жишээ болон харуулж яхад дөхөн болно гэдгийг аймгийн засаг дарга онцолж байлаа. Ер нь улсын хэмжээнд 3 сум төсөвлөгдсөн. Баянгар аймагт 2 сум байж байгаа. Буу Цагаан сумын баруун бүсийн зам дайрж өнгөрөх сум байж байгаа. Ер нь зарим хүмүүс бол шинэ сум төслийг энэ орон нутагт энэ хөдөө орон нутгийг хөгжүүлэхээр бол бас санаа бол бас нэг сайнгүй байдаг учраас арга дэргэдэд бусад хүмүүст үзүүлэх байдлаар яг энэ баруун бүсийн төв зам дайрж өнгөрч байгаа сумууд хийе гэсэн саналууд их байсан. Тэгээс Буу Цагаан сумын арга дэргэд бас энэ шинэ сум төслийг маш их дэмжиж ирсэн. Тэр дэмжлэг бол бас энэ ард түмэнд ирж байна гэж. 10 гаруй тэрбум төгрөгөөр босгох шинэ сум төсөл нь Канад технологиор баригдаж байгаа. За учир нь Канад улс нь манай улсын цаг агаартай ойролцоо байдаг нь чанар стандарт эвдэгдэхгүй байх боломжтой юм байна. За харин чанар стандартыг хангахын тулд тусгаарлан Канад мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулж байгааг Улсын хурлын гишүүн Ганбат хэлж байлаа. Энэ шинэ сум төвийн гол утга учир нь бол ерөөсөө Монгол улсад 330 сум байдаг. За сүүлийн 30-40 жил бол ерөөсөө шинэ сум дээр бол ингээ хаягдсан, орхигдсон. Гэхдээ Монгол улс маань ерөөсөө Улаанбаатар юм уу, Баян-Хонгор аймгийн төв юм уу тийм яар хязгаарлагдахгүй. Зах зээлийн нөхцөлд бол хүн олонтой одоо тэр аймаг Улаанбаатарын төвөнд бол хөгжөө явцдаг. Шинэ сумыг бол бодлогоор хөгжүүлэхгүй бол төр зэсгэл анхаарахгүй бол энэ маань болдгоо зүйлээ. Ингээ өргөн удам нутаг дэвсгэртэй олон хүн оршин суудаг, төвөөс одоо хөдөөнөөс төв рүү нүүдэлдэг энэ байдлыг тасан зогсоохын тулд төр зэсгээс ингээ бодлогоор анхаарад ингээд Монгол улсын хэмжээнд анхны хоёр шинэ сум гэдэг хөтөлбөрийн хүрээнд Баян-Хонгор аймгийн Баянлаг Буу Цагаан сумд ингээ хэрэгжиж явж байна. 9 сарын 20 гэхэд хүлээлгэж өгөх энэ бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар эхлэлийн шатанда явж байгаа. За өдөр хоногийн хувьд бага зэрэг хоцрогдолтой явж байгаа боловч 24 цагаар ажиллаж байгаа тул тавлсан хугацаанд хүлээлгэж өгөх боломж байгаа гэдгийг сумын засаг дарга энэ үеэр хэллээ.